Намын шинжлэлээс Монголын шинжлэл рүү урагшилсаар. За намын шинжилэл бол нэлээд сайн явж байна. Тэр нь бол илт одоо өөр болж байгаа шүү дээ манай намч. Тэгээ одоо энэ үндэсний бодлогын хорооны гишүүд нь бодлогын зөвлөлд хуваагдаад тэгээд ингээд бас улсын төр засгийн бодлогын асуудлуудыг төр тус бүрийн яамдуудаар ч гэдэг юм уу салбаруудаар ингээд барилгаар эрчим хүчээр тий байгаль орчноор ингээд хуваагдаад бодлогыг боловсруулаад сууж байгаа нь бол манай дандаа айгүй том ахиц гэж би бодож байгаа. Энэ ахицт нь бол үнэхээр одоо манай намыг дахиад одоо сонгуульд гарч ирээд засаг төр барихт нь бол энэ л одоо манай ганц бааз суур болох болоо гэж бодож байгаа. Бас энэ намынхаа гишүүдтэй энэ улс орон даяараа бүх аймаг сумдаар ингээд ярилцлага хийгээд Монголоо сонсын аян явуулсан. Бас нэг үрчлэн Арслан намынхан яаж хүнд хурц үйлчилж байгааг харуулж байгаа бас нэг том ажил. Аян тэгээ хоёр дахь давтагдаад арай шинжлэгдээд арай өөр болоод аянд одоо ингээд оролцож байгаа хүмүүсийн үйл ажиллагаа энэ төр жоох өөрчлөгдөөд ингээд явж байгаа нь бас зөв байна. Ер нь бол их дэмжиж байна, зөв байна. Одоо энд нэг идэвхтэй оролцож байна. Ер нь бол биднээсийн санал бол нэгсэн Монголоо сонсъё гэсэн аян явсан. Бүх хүн идэвхтэй оролцсон, сайхан болсон. Одоо Монголоо сонсоод эргээд одоо бид сонссон юм чинь эргээд гишүүдтэй таны өгсөн хүсэлтийн хариу нэг ийм юм байна гэд биднээс бас нэг хариуг нь өгөх цаг болсон болов. Биднээс ингээ хоёр дахь аянаа зохион байгуулахдаа тэрний хариуг өгье, асуудлыг шийдвэрлэе, бид дахиад асуудлыг шийдье, шинжилье гэх өрөөндөө ажиллая даа л гэдэг тийм саналыг ярьж ирсэн. Одоо энэ тэгээд энэ шинжилсэн хөтөлбөртөө оролцоод энэ сургалтанд нь хамрагдаад явж байна. Энд ингээ явж байгаа нь бол үнэхээр сайхан. Үнэхээр одоо энэ ажилд нийтдээ оролцож байна. Энд их баярлж байна. Манай нам шинжлэгдээд маш гоё тийм системтэй ажиллаж явах шиг байна. Одоо сүүлийн намын дарга нар сүүлийн манай энэ намыг шинээр гаргаж ирсэн аппарат Эрдэнэ дарга энэ төр бол маш одоо идэвхтэй ажиллаж байна гэж би бол үзэж байгаа. Яа харахгүй бол системтэй ажил арга хэмжээг нэг үржлийн шат үржлэн авчих шиг байна. Энд нь бол талархаж байна. Тэгэхээр одоо намынхаа ажилд манай гишүүд бас идэвхтэй оролцоороо гэж уриалъя. Намын шинжлэлээс Монголын шинжлэл рүү урагшилсаар. Ардчилсан намын шинжлэл, үжил баримтлал, үндсэн дүрм, бодлого үйл ажиллагааг намын бүх шатны байгууллагуудад хүргэх, намын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинжлэх аян эхлэх гэж байна. Бид Монголоо сонсын аяныг орон даяар зохион байгуулж, нийт 150 мянга гаруй иргэд гишүүдэн сонссон юм. Аяны үргэлжлэл болж ардчилсан намын 180 мянга гаруй гишүүдэн сонсож, намын шинжлэл үргэлжилнэ. Намын шинжлэлээс Монголын шинжлэл рүү урагшилсаар.